амжилт хүсье. Тэгээд 3 яамны манай Монгол улсын бас 3 том яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж ирсэн ийм туршлагатай хүн орж ирж байгаа бодлоо бас баяртай байна. Яг хоо аудитын асуудал дээр жил болгон л дүгнэлт гардаг. Хэрэгжихгүй байгаатай холбоотой асуудлууд байгаад. Тэгэхээр яагаад хэрэгжихгүй байгаа вэ гэдэг дээр их сайн анализ дүгнэлтүүд хийх ёстой байна. Аудитын байгууллага хатуу арга хэмжээ авахгүй байгаад байгаа учраас дараа жилийн алдаа дутагдал давтагдчихж байгаа. Давтагдаад байгаа учраас Монгол улсын сан хөмрөг, тогтолцоо, санхүү эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд үргэлжилсээр л байна. Нөгөө хуулийн хулгай гэдэгтэй адилхан хулгай үргэлжилсээр л байна. Энэ сангуудын холбоотой асуудлууд аудитын байгууллага хатуу арга хэмжээ авч явж исэн болвол сангуудтай холбоотой энэ асуудлууд бол тухайн үедээ зогсчих боломж байсан болов уу гэж харж байгаа. За дээрэс нь төрийн захиргааны байгууллагуудын асуудал байна. Өнөөдөр хязгаарлалттай сөрөг дүгнэлт гарах боломжгүйгээ дүгнэлтүүд нь гараад идэг. Гэтэл тэрэн дээр ямарваа нэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ яг нэрнэлэхэд бодит үр дүнд хүрж байгаа зүйлсүүд нэг талтай байхгүй. Тэгэхээр энэ дээр та бас маш хатуу байр суурь барьж ажиллаарай. 3 яам, хөдөлмөрийн яам, барилга бот байгуулалтын яам, уул уурхай хүнд үйлдвэрийн яам, төрийн нарийн бичгийн дараагаартай ажиллаж ирсэн. Энэ 3 яамтай холбоотой асуудлууд мөн ялгаагүй л орж ирнэ. Тэгээ энэ дээр бол бас хараад бас зарчмаа төрийн ноён нуруу гаргаж өнөөдөр хүртэл ажиллаж ирсэн учраас гаргаж ажиллана гэдэгт бас итгэж байгаа. Тэгээд танд амжилтлан захих ганц зүйл бол энэ аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой